За миний зүгээс бол Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс улсын хурлын хян шалгах нээлттэй сонсголыг хийе гэсэн ийм одоо санаас гаргаж байна. За өнөөдөр өчигдөр уржигдраас эхлээд бид нэр гарын үсгээ зураад эхэлжээ. Ардчилсан намын хурлын гишүүд бид нар бол ажлаа хэвээ хийж байгаа. Хэдийгээр улсын хурлын чиглэл байнгын хорон дээр суухгүй байгаа боловч энэ бол улсын шалтгаантай гэдгийг бол цогт хэрэл дараагүй ярьчлаа. За одоо сэтгэл хэрдийлгэм тийм одоо тоо баримтыг бол одоо ээж тараалан хариуцлагатай албан тушаал гасч ирсэн нөхдүүд телевизээр зурагтаар орой болгон аимшигын кино шиг юм ярьж штэ. Энэ дээр бол одоо ард түмэн бол амьсгаа дараа яаж ийм аймаар юм яаж ийм муухай юм хийж чаддаг байна Монголын төр засаг. Сүүлийн 10 жил 20 жил Монгол ардын нам одоо дангаараа засагласны үр дүнд ямар байдалтай болсныг гадна дотногоо мэдж байгаа. Ганцхан жилийн дотор ихэд авилгын индекс бол 10 баяраар хурцсан байгаа. Хамгийн сүүлчийн авилгадаа итгэж байгаа тэр Африкийн орнуудаас хойш хужаа гисчээ. За сүүлийн үеийн мэдээлэлээр ихэд Америкийн нэгдсэн улсын визэнд бол одоо виз бонд гэдэг хөтөлбөрт орчихсон. 15 мянган доллараар байршуулж ээж визэнд ордог болсон байна. Японы элчин сайдын яам визний төлбөрийг нэмсэн байна. Солонгос руу очиход Инчоны онгоцны бодлоос Монгол улсын иргэд хизээгээр визтэй ч гэсэн хөөгдөж тугдаж ирж байна. Энэ бүгд бол одоо энэ авилгатай, энэ нөхцөл байдалтай холбоотой юм аа. Бидэнтэй яг 30 жилийн өмнө адилхан эхэлж ирсэн Казахстан улс гэд өнөөдөр нэг хүнд доогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 15 мянган доллар. Оросын холбооны улс хэдийгээр дайнтай байгаа ч гэсэн 14 мянган доллар. Нэг хүнд доогдох нь. Гятад улс гэхэд тэр бом 400 сая үнэтэй мөртлөө 12 мянган доллар гэх мэт юм байна. Гэтэл манай Монгол улс өнөөдөр бол нэг хүнд доогдох нь дөнгөж 7 мянган гар. Энэ байдлаас болоод энэ их мөнгө сая хэллээ өөрсдөө ч ярьж байна. Зүгээр машинаар зөөгөө тараадаг болсон байна. Долларыг. Энэ ч 1 сая доллар авсан, тэр нь ч 3 сая доллар гэсэн, ингэж хувааж гисэн гээд ингэж ярьж байна. Энэ хулгайчид бие бинийгээ одоо луурчид бол барьцаалцсан байна. Гэтэл ард түмний амьдрал бол 30% нь ядуу ингээ 30-аад жишгүй явлаа. Тэгээд энэ байдлыг одоо бид хэрхийнхээ хүрээнд сонсё. Ард түмэн мэдгээ. Үүнээс гадна одоо улсын хурал дээр байдаг механизм байгаа хуультай хян шалгах төр хороо байгуулж сонсгол хийнэ. Энийхээ дагуу хууль хяналтын байгууллагууд нь өдий болт яагаад ажиллаагүй, яагаад ажиллахгүй байгаа гэх зэрэг зүйлийг бид нэр сонсох ёстой гэж бодож байна. Тэгээ энэ хүрээнд бол одоо миний баланкн дээр би санаачлаад Ардчилсан намынхаа удирдлагатай, бүлгийнхаа удирдлагатай ярьсныхаа үр дүнд одоо 32 гишүүн гарын үсэг зурсны дараа бол энэ сонсгол хэрэгжиж эхэлнэ. Ингээ өнөөдрийн байдлаар одоо 10 гаруй гишүүн зурсан байна. Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгдөө зурна гэдгээ илэрхийлсэн байгаа. Тэгээ үйл явдлын өрнөлтийг та бүхэн одоо удахгүй харах баха. Ардчилсан намын бүлэг миний үе бол авилга хулгай энэ лууртай бол хизээч одоо эвлэрдэггүй гэдгийг та бүхэн мэднэ. Сүүлийн 10 жил бол байнга хэлж ярьж байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ асуудлыг нээлттэй сонсшоо. Улсын хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хэмжээнд бүрэн одоо энэ сонсголыг санаачлаа явж байгаа гэдгийг хэлье. За яг та бүхэн мэдж байгаа намрын чуулганаар бол Баярмаа гишүүн битээрээс бол харьбины гэрэн дээр сонсгол хийе гэдэг. Харьбины гэрэн дээр бол 36 их 80 төгрөгийн ловер гарсан байна гэдгийг бол талдаа яриад байгаа шүү дээ. Тэгээд нэлээ хариуцлагатай нөхдүүд бол бичиг баримтаар тэрийг нотолж байгаа. Гэвч Монгол ардын намын бүлэг завцарлага авсан одоо хүртэл хүлээлтийн байдалтай байгаа. За тэр ганц нэг яриа сонсоход бол би тэгж бодохгүй байгаа л да. Гятадын элчин надад тэгж заавар өглөө. Тэглээ инглээ гэж яриад байгаа. Би тэгж бодохгүй. Элчин сайдууд ямар нэгэн байдлаар Монгол улсын засгийн газрыг ажилд оролцдог, их хурлын ажилд оролцдог гэдэг юм байхгүй. Бидний одоо урд гөрш бай, хойд гөрш бай, аль нь одоо бас харилцан ойлголцоод тэр тусмаа Гятад улс бол хил залгаа улс орнуудтайгаа доктортой хөгжөөсэй гэсэн ийм байдалтай байдаг. 2015 онд Си Жинпин дарга ирээд Монгол улсын хөгжлийн төлөө байгаа шүү. Та бүхэн бидний хурдан галтрыг нь суугаарай гэж хэлж ирсэн. Энээс хойш бол 12 жил өнгөрсөн байгаамаа. За нөгөө талаар бол бүх одоо хулгай энэ ловер бол бүгдөө энэ төмөр зам нүүрс тэгээ энэ төрийн орднор бол чиглэдэг л дээ. Бүх зам орон Бээжин ордог гэдэг шиг. Тэгээд одоо энэ 10 20 жил бол энэ хулгай ловер явсан байна. Нэг нам засагласан байна. Одоо
энэ асуудлаа бол бие бинийгээ барьцаалах маягаар гаргаж ирдэг болсон байна. Энийг одоо сонсё гэж байгаа. Тэгээ энийг бол арай одоо жижиг намууд буюу дэмжих юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд Монгол Ардын намын тэр шудраг гишүүч гэсэн дэмжинэ гэдгийг эргэлзэхгүй байна. Тэгээ энэ сонсголыг бол хийж л таарах байх. Энэ хаврын чуулганаар бол 2 сонсгол орох ёстой. Эхний ээлжинд бол одоо бид бүхний өргөн барьж байгаа энэ сонсгол юм аа. Энэ 2 сонсгол хоёулаа явах ёстой. Харьбиний мөн бас энэ төмөр замын нүүрсний энэ авилга холбоотой асуудлыг үзье харьяа сонсгол гэж байгаа.